Сайн байцгаана уу? Та бүхэндээ дэлгэцийн донтолт гэж юу вэ? Түүнээс сэргийлэх талаар бяцхан зөвлөгөө хүргье. Интернет эсвэл дэлгэцийг хэрэглэх ёстой хэмжээнээс нь удаан хугацаагаар хэрэглэж өдөр тутмын үйл ажиллагаа, амьдралын хэмнэлээ алдах зэргээр өөрийгөө хянах чадваргүй болох юм гэх дэлгэцийн донтолт гинэ. Дэлгэцийн донтолт хүүхдэд хэрхэн нөлөөлөх вэ? Хэлээрээний хоцрогдол үүснэ, бусад зүйлсийг сонирхол буурна, нойрны дутагдлалд орно, хоолны дуршил болно, ааш авирт сөргөөр нөлөөлнө, хөдөлгөөнийг хязгаарлаж биеийн хөгжлийг удаашруулна. Эдгээр хор нөлөөтэй учраас дэлгэцийн донтолтоос сэргийлцгээе хүүхдүүдээ. Дэлгэцийн донтолтоос сэргийлэхийн тулд өөрийнхөө хүсэл сонирхол хоббигоо зөв болох цагийн хуваар мөрдөх, тодорхой цагийг өөртөө зарцуулж өөрийгөө хөгжүүлэх зэргээр дэлгэцийн донтолтоос сэргийлнэ. Баярлалаа.